За Halloween минь залуусаа. Тэгэхээр дэмжлэг хий гэж бид 1 сар бодлоо. Гитар аваад 1 сар болж байна. За тэгээд миний гитар neck айгу нарийнхан. Тэгээд ладны түгнүүд нь бүгдээрээ stainless steel маш товхтой, нарийнхан, тоглоход их урамтай байгаа. За тэгээд ганц pick-upтай. Seymour Duncan Blackout гэдэг pick-upтай. Ганц volume knob. Тэгээд Floyd Rose 1000 special. За ганц онцгой зүйл нь болохоор бүх зүйл нь stainless steel-ээр хийсэн болохоор эдлэгээ бол аюу маш удаан даана. Тэгээд бүх spring-а ингээ хойно гаргачихсан янзлахад бэлэн байждаг. Тийм гитар байна. Тоглоход аюу тухтай яг л нэг Les Paul шиг санагдсан. Тоглоход бол band дээр хийхэд бол өстой асуудалгүй. За тэгээд жингийн хувьд бол нэг 5 кг авцаа. Тэгээд тайз мэз харанхуй тоглол ингээ лэглэлдэг LA-тэй. Ийм bevel cut-тай доогоор 24 фред дээр тоглоход бол аюу тухтай гитар аа. За одоо хэрэг яаж би рекорд хийдэг, яаж өөр хүссэн төөний гаргаадгаа ярилцгаая. За юун төрөнд бол танд лаптоп эсвэл компьютер, тэгээд аудио интерфейс, тэгээд digital workstation буюу DAW хэрэгтэй. Тэгээд дээрээс нь гитарныхаа төвний гаргах плагин хэрэгтэй. За би болохоор ийм Neural DSP-ийн Crack-ыг ашиглаж байгаа. Би нэг амар сүртэй recording хийдэг төрлөө биш болохоор айгүй амархан ашиглахад тухтай Cakewalk гэдэг аппликейшнийг ашиглаж байгаа. За тэгээд гитара интерфейстэй холбоод интерфейсээ компьютертэй холбоод тэгээд энэ digital workstation-аа оруулаад гитараа оруулаад эффект дээр нэмээд плагин оруулаад зүгээр сонсож бэлдэх, тоглох эсвэл рекординг хийх боломж танд байгаа.